Энэ удаагийн кино давчлалаар 2022 онд дэлгэцнээ гарсан 12 ангитай харанхуун цаана гэх Өмнөд Солонгосын олон ангит киноны эхний ангийг нь ярьж өгөх болно. Хэдийгээр ихэнх цуврал алуурчинтай Солонгос олон ангитуудын хувьд бүхэл ангийнхаа турш нэг л цуврал алуурчныг илрүүлэхээр тэмцдэг бол энэхүү олон ангит кинон дээр олон цуврал алуурчдыг илрүүлдэг бөгөөд кинонд гарах хэрэгүүд нь Өмнөд Солонгост бодит амьдрал дээр гарч байсан хэрэгүүд гэдгээрээ онцлогтой. Харин энэхүү олон ангит кино маань 5 дугаар сарын 22-ноос эхлэн DD-шийн 806 буюу Аз цуврал сувгаар гарч эхэлнэ. Хэрвээ та DD-шийн хэрэглэгч бол 139898 дугаарт K за аваад сонгох сарынхаа тоог бичиж илгээснээр киночин багц идэвхжиж DD-шийн 801-ээс 810 дугаар сувгууд болох Аз, Холливуд, Монгол, Европ хит цувралууд гэх мэт кино сувгуудыг мөн 811-ээс 815 дугаар сувгууд дээр гардаг HBO-ийн кино сувгуудыг үзэх боломжтой болох юм. Киночин багцаа идэвхжүүлээд киногоор бөмбөгдүүлээрэй. Харин би та бүхэнд тухайн сард гарах шилдэг цувралуудын эхний ангийг онцлон хүргэсээр байх болно. За ингээд кино давчлалаа эхлүүлцгээе. 1975 оны 5 сар хүүхдийн баяр дохиож цэцэрлэг түрээлэн догдолж баярлсан хүүхдүүдээр дүүрэн байлаа. Энэ үед нууранд Хайон гэдэг хүү ээжийнхээ хамтаараа жийдэг завин дээр сууж байтал өсвөр насны хүүхдүүд тэдний завийг мөрөгдөг. Улмаар Хайон нуурлуу унахад аврах хантааз нь мултарч тэр гүн рүү живнэ. Живж буй Хайон улаан даашинцтай эмэгтэй өөрлөө нь ширтсэн байдалтай байгаатай нүүр тулав. Тэр огтоо хөдлөхгүй бас огтхон ч нүдээ цавчихгүй. Удалгүй Хайоныг нуурнаас татан гаргалаа. Дараа нь цагдаа нар эмэгтэй цогцыг гаргажээ. Талигачийг түргэн тусламжийн машинд хийх гэж байхад бяцхан Хайон түүн дээр очиж хөлийг нь даавгаар хучхана түүнийг ямар сэтгэлтэй болохыг нь илтгэн. Ээж нь түүнийг зогцсноос холдуулахад зүрхэн шархалсан Хайон олны дундаас хар малгайтай үл таних эрхтэйг анзаардаг. 1998 оны 3 дугаар сар хиймэл ус зүүж эмэгтэй хувцалсан эрхтэй гудамжаар алхана. Энэ нь цагдаа нар хэрэгтэнд өвөөж тавьж буй ажиллагаа боловч хэрэгтэн гарч ирсэнгүй. Насанд хүрсэн Хайон хамтрагчтайгаа машинд суух ба эмэгтэйчүүдийн гэрт орон дээрэмдэж тэдний хүчинтдэг гэмт хэрэгтэн улаан малгайтыг барихаар хүлээж суун. Ажилтнууд нь гомдлсны улмаас ахлагч нь тэднийг өнөөдөртөө амрахыг нь зөвшөөрлөө. Хамтрагч нь харж амрах гэж яарч байхад Хайон шууд ингээд амрахыг хүссэнгүй. Үргэлжлүүлэн ажиглахаар шийдэж түүнийг явуулна. Хайон гудамжинд ажиглалт хийж явахдаа нэгэн байшингийн өмнө сэжигтэй эрэгтэй байгааг олж харав. Тэр улаан малгай өмссөн нь тэдний хайжгаа хэрэгтэн байх магадлалтай. Тэр хан руу авирахад Хайон түүнийг дуудснаар тэд хөөцөлдөн эцэст нь түүнийг барьж чадлаа. Харамсалтай сэжигтэн улаан малгайтын гэмт хэргийг зүгээр л дуурайгч болох нь цаашдын мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Харин Хайон дуурайгч этгээд рүү ширтсээр эдгэр гэмт хэргийг дуурайх ямар сэтэл байсан юм бол гэж гайхна. Энэ үед ахлагч нь түүний хажуугаар өнгөрөхдөө түүний үгийг сонсоод иймэрхүү новчнуудын бодлыг мэдэх хинт хамаатай юм гэлээ. 1998 оны 5 сар улаан малгайтын хохирогч хэдийнэ 12 болоод байгаа ч цагдаа нар түүнийг барьж чадаагүй хэвээр. Хувайон гэх бүсгүй эмчийн уулзалтаас гарч ирэхэд соёлогч түүнийг дараагийн удаа ирэхдээ хүүхдийнхээ аавыг авчрахыг сануулав. Түүнийг автобуснаас буухад улаан малгайд ч бас түүний араас буулаа. Хувайоны араас хэн нэгэн дагаад байгаа мэт санагдаж эргэж харсан ч хэн ч байсангүй. Түүнийг гэртээ ирэхэд ээж нь кимчи өгөхөөр ирчихсэн үүдэнд нь хүлээж байлаа. Ширүүн бороо орж исэн тул тэр ээжийг хоноод явахыг ятгсан ч ээж нь маргааш ажилтаа гээд хонохгүй явдаг. Түүнийг гэртээ орсон байх үед араас нь хэн нэгэн барьснаар тэр хашгирсан ч азар түүнд гинтийн бэлэг барих гэж байсан найз залуу нь болж таарна. Харин баг зэрэг 50 бус байгаа Хувайон найз залуугаас хоноод явахыг гуйлаа. Найз залуу нь ажилтаа гэдгээ хэлэхэд Хувайон найз залуугийнхаа ажлыг орлогогүй гэж ам алдснаар найз залууд нь дорд үзэгдсэн мэт санагдаж муудалцахад хүрдэг. Ууралсан найз залуу нь нударгаа зангидж хана цохлоо. Хувайоны ээж такси барих гэж байгаад болж автобусанд суух үед Хувайоныг шалан дээр нь боож байв. Хайон хэргийн газрыг шалгахаар Хувайоны гэрт ирлээ. Хаалганы цоож нь эвдэрсэн байх ба ханан дээр нь
2-ын тоо бичсэнийг анзаарав. Дотор цагдаа нар нотлох баримт цуглуулад завгүй байх бөгөөд Хайон ажилтнаас Хувайоны хамаатан садны тухай асуулаа. Улмаар Хувайоны ээж биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн тул Хайон түүн дээр очжээ. Сөүлийн цагдаагийн газар шүүхэмлэгийн дарга Ко Юнсо, гэмт хэрэгтээ тэмцэх тусгай ангийн дарга Гэлпиуд шинжлэх ухааны мөрдлөгийн баг байгуулах саналаа танилцуулна. Харин Гэлпиу энэ талаар ганц ч үг сонсохыг хүссэнгүй. Учир нь дээд албан тушаалтнууд энэ саналыг яасан ч дэмжихгүй гэж бодсоор. Харин Юнсо шантрахгүй гэмт хэргийн судлаач гэдэг ямар чухал болохыг хүмүүст тайлбарласаар. Задлан шинжилгээгээр Хувайоныг жирэмсэн байсан бөгөөд нас барсан цагийг нь 22 цагаас шөнийн тэг цагийн хооронд гэж тогтоосон байна. Хэдийгээр түүний хувцсыг нь тайлсан ч хүчингийн шинж тэмдэг илрээгүй. Эндээс хамтрагч нь Хувайоны найз залуу болох Кэхүний гэрт нь очисон цаг нь үхлийн цагтаа давхцаж байгаа тул сэжгэлдэг. Ингэснээр ахлагч хамтрагч хоёр нь Кэхүнийг баривчллаа. Кэхүний хувьд найз охиныхоо үхлийг сонсоод маш их зочирдогч тэд түүнийг хэрэгтэн гэдэгт итгэлтэй байв. Байцаалтын өрөөнд Кэхүн өөрийгөө алаагүй гэсэн ч ахлагч түүнд итгэсэнгүй. Кэхүнийг найз охинтойгоо муудалцаад хам мөрөн рүү явснаа хэлэхэд ахлагч муудалцныг нь алалгын сэдэл гэж үзжээ. Мөн ахлагч түүнийг улаан малгайт мөн эсхийг нь ч асууна. Бас Кэхүн өмнө нь халдлага үйлдсэн гэмт бүлэглэлийн гишүүн байсан нь ахлагч түүнийг буруутай гэж илүү ихээр итгэхэд хүргэв. Ууж байхдаа Юнсо шинжлэх ухааны мөрдлөгийн ач тусын талаар ярьж яг энэ нь тохирсон хүнийг таньдгаа хэлнэ. Хайон ажил дээрээ хаалганы цоож эвдэрсэн зургийг харж суун. Энэ үед хамтрагч нь хоёр давхрынх нь эзний гэрт хэд хэдэн удаа хулгай орсныг хэлснээр Хайон хэргийн газарт дахин очихоор явлаа. Гарах замдаа байцаалтын өрөөнд ахлагч Кэхүний хэргийг хүлээлгэхээр зодож байгаатай таарна. Хайон дуугүй өнгөрч чадсангүй. Тэрээр ахлагчтайгаа ийм байдлаар хэрэг хүлээлгэх буруу гэж маргахад хариуд нь ахлагч Кэхүнийг буруутай гэж өөрийнхөөрөө зүтгэсээр. Харин Хайон хэрэгтнийг шууд буруутай гэж хүчээр хүлээлгэхээс илүүтэй баттай нотлох баримт олохыг хүсдэг. Удалгүй Хайон Хувайоны гэрт ирж баттай нотлох баримт олохоор шийдсэн тул хэргийн газрыг дахин шалгана. Тэрээр хөршөөс нь энэ хавьд өөр ямар байшин тулгай орсон болохыг асуув. Ер нь бол 3-аас 4 орчим айл тулгай орсон ч хулгайлсан эд зүйлс нь тийм ч үнцэнтэй биш байсан тул цагдаа нар анхаарал хандуулаагүй байна. Яг энэ үед Хайон хаалганы хонхон дээр бичсэн 233 дугаарыг анзаарч түүнээс энэ тоог бичсэн эсхийг нь асуухад бичээгүй гэж хариулав. Удалгүй Хайон тентхийн цагдаагийн хэсгээс хулгайч хязээч эрэгтэй хүн амьдардаг байшин руу ордоггүйг олж мэддэг. Ингэснээр тэр хулгай орсон байшингуудыг шалгахаар явлаа. Эхний айлд ганц бие ээж 2 хүүхэдтэйгээ амьдардаг, үүдэнд нь 233 гэж тэмдэглэсэн. Хажуугийн 2 эмэгтэй эгчдүү амьдардаг айлын хананд 22 гэсэн тоо тэмдэглэжээ. Харин ганцаараа амьдардаг бүсгүйн хананд 2 гэсэн тоо, хосууд амьдардаг айлын үүдний хананд 12 гэсэн тоог тэмдэглэсэн байна. 3 байр тутамд 1 тоо бичсэн байх бөгөөд Хайон эдгээр тоо ямар учиртай болохыг мэдэхгүй эргэлзэв. Яг энэ үед мотоциклтэй хүргэлтийн ажилтан өнгөрөхөд Хайоны толгойд санаа төрлөө. Тэр цагдаагийн хэсэгт дахин очиж хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг ойр орчмын хоолны газруудын жагсаалтыг асууна. Тэр тухайн байранд амьдардаг оршин суугчид нь насанд хүрсэн эрэгтэй бол 1, насанд хүрсэн эмэгтэй бол 2, хүүхдүүдийг 3 гэсэн тоогоор тэмдэглэдгийг мэджээ. Ингээд бодохоор аль байранд ямар хүмүүс амьдарч байгааг хүргэлтийн ажилтан л мэдэх боломжтой гэж тооцоолсон байна. Маргааш өглөө нь мэдээгээр улаан малгайтыг гэмт хэрэг үлдэж байхад нь баривчилж улмаар бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсөн гэж цацагдлаа. Хайон ажил дээрээ орж ирээд ахлагчдаа мэдсэн зүйлсээ хэлэх гэсэн ч Кэхүнийг хэрэгээ хүлээсэн гэж хэлээд тоосонгүй. Гэтэл улаан малгайт гэж дөнгөж баривчлагдсан сэжигтэн Кэхүнийг хэрэгтэн биш гэж бутнахыг Хайон сонсов. Кэхүний харцнаас гэмгүү гэдгийг нь мэдэрсэн Хайон Юнсог руу тусламж гуйн залглаа. Хэсэг хугацааны дараа тэд Хувайоны гэрт уулзаж дахин шалгалт хийнэ. Хэрвээ Кэхүн бүх хурууны хийгээ цэвэрлсэн байлаа гэж бодоход
хурууны хээтэй аяга зүгээр л ил орхисонд гайхаж байгаагаа хэлэв. Юнсогийн бодлоор ийм тохиолдолд гэмт хэргийг урьдаас санаатай үлдэгдсэн байж магадгүй бөгөөд гэмт хэрэгтэн нуугдаж хүлээж байсан байж болно гэв. Тэгээд Хуваяаны хувцсны үлгүүрийн хөшгийг нээхэд хүн багтах хангалттай зай байлаа. Харин үлгүүрний төмрөн дээр хурууны хээ байж таардаг. Маргааш нь ахлагч Хайоныг хаагдаж байгаа хэрэг дээр хурууны хээ шалгуулахаар өгснийг нь мэдээд уурлана. Кихун хэрэгээ хүлээсэн гэж хэлэхэд Хайон хүч хэрэглэж хэргийг нь хүлээлгэсэн бидтэй гэж хэлээд гарч явлаа. Харамсалтай нь хурууны хээний хариуч хэнийх гэдг нь мэддэхгүй тодорхойгүй үр дүн гарчээ. Юнсо түүнийг чадхаараа хичээсэн гэж урам хайрлахыг хичээсэн ч Хайон өөрийн олж мэдсэн зүйлдээ санаа зовсон хэвээр төлөвлөж хэрэг хийсэн бол яагаад хувцсыг нь тайлаад орхисон бол гэж Хайон гайхна. Энэ асуултыг нь сонсоод Юнсо инээмсэглэн түүнээс гэмт хэрэг судлаач буюу хэрэгтний зан авирыг судалдаг мэрэгжлийн талаар сонсож байсан эсхийг нь асуулаа. Тэгээд тууштай байдал, нээлттэй сэтгэлгээ, мэдрэмж, зөн совин гээд гэмт хэрэг судлаачид байх ёстой бүх зан чанар Хайонд байгааг хэлдэг. Тэр түүнд судлах ном өгч Хайоныг өөрийн багт гэмт хэрэгтний зан авирыг судлаачаар нэгдэх санал тавина. Тэгээд хариугаа тэр даруй өгөх шаардлагагүйг хэллээ. Хэргийн газарт хэргийг дүрслэн харуулах үеэр ахлагч Кихүнийг хүчээр албадна. Энийг нь Хайон таагүй байдалтай харж Кихүн нулимс туслуулсаар эцэст нь хэрэг хаагдаж Кихунд 12 жилийн хорих ял оноодог. Хайон хавтас тэргээ явуулахаас өөр аргагүй болж сэтгэл санааны хувьд хүндхэн байдалтай ажилласаа гарна. 1999 оны 8 дугаар сар хүргэлтийн ажилтан залуу Кангамо дарагдаа цоос хэрэглэн сайн залуу гэдгээрээ магтуулсаар ажилласаа буулаа. Харин тэр гарч явахдаа улаан малгай өмсөж түүний нүүрэнд хинэмсэглэн алга болов. Гудамжны харанхуй хэсэгт Кангамо нуугдаж хүмүүс өнгөрөхийг ажиглаж байгаад эцэст нь гэрлүүгээ ганцаараа явж буй бүсгүйг харлаа. Тэр бүсгүйг гэр хүртэл нь дагаж гэрэл нь унтрамагц гэрлүүн оров. Дотор тэрээр бүсгүйг Хуваяоныг хөнөөсөн шигэ боомлж бүсгүйг ам тавьсны дараа хувцсыг нь тайлж гэрт нь нүцгэн орхижээ. Өглөө үүр цайх үеэр Хайон хөмсгөө зангидан хэргийн газар руу явж байгаагаар эхний анги төгсдөг.